За сайн байцгаана уу. Тэгээд таксинд явдаг байсан. Дамаас хэнийг ч хамаагүй суулгаад тэр ихтэй гоё юм шиг үү. Яг хэнийг ч хамаагүй гэсэн үг яагаад мөхтэй зочих. Юу мөхтэй зочих. Айдаар юм даа тийм юм байна. За, сотта суугаад атлаа нэг. ажил машинуудаа авсан гэж яасан. Боцоор ярьж байна. Хорхон хүмүүс жоохон нөлөөлөд. Яаж нөлөөлж? Хаврын салхи хаврын. Тэгж л нөлөөлж. Яс. Бүгд хөрөөгөө хянаад одоо хүрэх гээд байгаа юм шиг. Гүүхэр нэр хоотой юм. Нэр хасаа гүүгээд байгаа шүү дээ. Гүүхтэй хаа. Бохны араас гүүгээд. Гүүхтэй хаа бай. 10 км гүйлээ. Юби марафон чи хийсэн юм бэ? Одоо сарын дараа шүү дээ. Сарын дараа. Юби марафонд айгуу гоё хүмүүс амар гоё нээлттэй оролцдог. Тэр хүлээж болчтой. Харин тийм л амар хүмүүс нэг үе бодвол бараг хөдөр нутгаас ирж юби марафонд орох гэж ирж байдаг ч юм уу те. Тэгээ бас аймаг маймгуудаараа бас болд юм л шүү дээ. Сэлэнг марафон тэр гэл юу марафон гэл тиймэрхүүнүүд болд юм шиг. Тэгээ юби нь хамгийн гоё байх л та. Тэгээ хамгийн доотлын юу нь болохоор 5 км те. Тий. 5 гүхээр бахар 1 км гэж байх их шахаа тийм үү? Одлоо. Йоо арайч 1 км-ийн марафон гэвэл одоо ариг хасаа энэ жил хэдэн километр тархаж байгаа лээ? Мань хараа 21-т яадаг болоо гэд бүртгүүлцээ гэж. Хинтаа мөнхөө таанд юм уу? Тийм мөнхөө оскон. Мөнхөөч гүйч байх л та. Яа 21 гэдэгтээ бас чанга. Би дээр нэг 15 гэж үтсэн. За. Тэгсэн чинь бас л өвдөг рүү бараг нэг юм оронгоо тэгж хаглаа шүү дээ 15 гэдэг чинь нэг аймгаас нэг ойрхон сум руу очих хэмжээний зай байгаа байхгүй. Тий. Тэгтээ бас нэлээд. Тэгээ өнөөдөр ууг нь би бас нэг наашийн эрэхтэй чамруу ярьсан шүү дээ. Гүүж юм гээд. Өнөөдөр бас гүүж байгаа гэсэн. Мань гүүж гэсэн чинь наашаа ирж байгаа юм байна гэдэг. Наашаа гүүж байгаа юм уу? Наашаа гүүж байгаа юм. Гой зүгээр туулын иргэр зүгээр л гүйжсэн байдаг шээ. Тэгээ өнөөдөр уг нь 21 км гүйхстэй байсан. За. Нөгөө юу яадаг нэ? Марафонч чинь одоо 21-т гүйхэж байгаа бол наан бэлтгэл дээр нэг удаа ер нь 21 юм уу 25 км гэдгийж гүйж үзэх хэрэгтэй. За. Нөгөө баримжаагаа авах хэрэгтэй юм шиг байна. Зөө. Тэгээ өнөөдөр 21 гүйхстэй байж байгаад маань 6 км гүйсэн. Арай л. Яа, амар чаа. Арай л халтурцсан бай. 1 км-ээр халтурдахгүй байсан. Бүгд 15 км. Өөрийгөө хорч. 15 км-ээр хорцсон. Өнөөдөр 21 заавал гүнэ мөнэ. 6 гүг орш. Яа, өчигдөр харин юу яагаад шоудад тэгээ өглөө эрт босоод гүүх гэсэн чинь унтаад тэгээд нэвтрүүлгийн цагт өгөхгүй. Тэгээ бүр заастыг гэлцээ. За заяа 6 км л амжлаа. За шууд дамжуул. За заяа ирж байна. За яг care for энд бол care for байна.
чи буцаж иргэж таа. Аа мэдж байгаа. Гэтэ Porsche-гийн тэрүүгээр гисэн мэт. Porsche-гийн тэрүүгээр өстэй. Одоо бүр тэр нэг номын Hypermarket United гэдэг байж байна. Үгүй шүү дээ. Босч өнгөрсөн шүү дээ. Өнгөрөөгүй дээ. Өнгөрсөн босч чиний зүүн талд ч юм байгаа байхгүй. Энэ төрийн ордон билүү? Чи зүгээр гүнөө мат ажиллаж байна. Төрийн ордон биш дээ. Хүрээ ордоо. Төрийн ордон гинэ нүү. Улаанбаатар тэ захиргаа өнгөрөө явж шít. Түүл андаа чи бүр айл өнгөрсөн. Өнгөрсөн байна уу? Ее. Орши цаага бүр нааштай. Гүнөө мат өнгөрөөл байгаа шүү дээ. Оо баларсан юм бэ. За тэгвэл буцаа хэрэглээ тэгвэл. Буруу жаа. Орши хаана гэж одоо яваад байгаа. Би бүр барыг тэр нисхийн тэрүүгээргээ бодоо яваадсан шүү дээ. No. Sorry. Им бэдгүй шүү. 1 км-ийн зайтай юм шиг шүү дээ. За ингээ орч. Мань. За буцаад иргээ. За яг буцаж чинь тэгвэл. Гамин. За буруу машин байна. Манай ахнараас оруулахгүй шүү бас. Хүчээр л юу ааж хүчинд ч л авахгүй. Яг үнэн. Онжин. Наадах гэж. Одоо энэ чинээс хаашаа юм бол? Одоо жоохон явуулсан шүү дээ. Чамруу юу ширэлдэж юу? Ширлэг өмнө зүгээр Porsche гээд хайсан. Map-с. Porsche-гийн яг хаана? Одоо энэний цаах нь юм шүү. Локейшн ширэлчүүд яа гэм бэл. За ширэлчихгүй. Porsche-гийн хаана нь гэсэн. Porsche-гээр буцаж иргэнэ гэжээ. Porsche найлаа. Одоо ингэ явж байхад энэ чи арай болог. Чи андаа нэг хартаа. Андаа заадаг чи. Easy. Тэ хараа. Яа. Энэгээр хэлж гин үгүй. Үгүй ээ. За энэ заяа энэ микийг заяа татаж өгнө. Энэ уцснаас шууд дуу 50 те. 50. Ойрд сонин сайхан юу байна нэ чамар. Өөр 50 дуу. Юун дээр комеди Малпетя. Малпетя дээр хараа амжихгүй байна. Тэгээд Малпетя контент гарч байгаа шүү дээ тэгтээ. Гарч байгаа амар идэвхтэй байгаа шүү дээ. Бол идэвхтэй байгаа тийм. Би амжихгүй болсон чи манайх чи бүр амар яваад байгаа. Би байхгүй болсон чи бүр амар болоод байгаа. Цадраа орч. За тэгээд баруун ирэх байгаа шүү. You got me lover. Өдөр энэ төвчөө гайгүй те. Энэ гүр юм уу? Тэр саадл юм те. Машин болохоор гайгүй баг. Чи энэ юм шүү дээ. Би энийг бүр яагаад чи бүр дээр юун дээр гэдэг гээд бодоод. Харин нисхийн тойрог камер харж байгаа да. Хатлын камер. За эдэр барыг ирлээ Жохон дээ. явж байгаа зүмөр. Гол манай өнөөдрийн дугаарт нэг зочин байсан юм а те. Өнөөдөр зочинтойгоо болно орё гэж бодож байсан. Зочин маань амжихарг болоод. Зүг байна да. Бороо явчихжээ гэж. Дэш. Хаалттай юм шүү дээ. Шүншиг гинөө. За яруу залах юм. Ирчлээ шүү дээ. Япон дэлгүүр гэж байна. Ширгээ зогсож байгаа. Тэгээд ширхэж. Гами. Урт машин барих хэрэг гоё юм. Урт машин барих ер нь бол өндөр уртаас гадна өндөр нь болохоор гоё таалагддаг байна. Өндөр дээрээс нь харна. Тий, ер нь гоё өндөр.
Намхан ч гэсэн хүмүүсийг дээрээс Яаж би машин дотор чамаас дээрээс харнаа. Орт машинтай энэ олонтойгоо гэдэг шиг тийм уу болохоор ихгүй яа. За ярэ. саяны юу ирэхчихгүй. Цаа чи баг тэнцээ зогсож байгаа хаа. Чи чигээрээ яваад уу? Тийм. Манд ирдэ. Энэ гэсэн үү? Цаатал тэр үү? Энэ шорч. За тийшээ зогсож. Нүцэл байгаа. Гүшин юм лээ да. Байн шүү дээ. Аа. За сайн байна уу? Сайн байцгаана. За манай подкастын. За маань шууд юунд дээр зүвч. Шууд зүүчих тий. Шууд ингээл Нөгөө талтай. Энэ талтай зүвч. Таарч ингээл шууд машиндаа ирчих тийм үү? таксинд явж байгаа. Километр нь хэд вэ? Энэ таксийн нэрийг километр. Тэр гэрлээ анда эндээс зүвч. Үгүй тэр цагаан гэрлээ. Наач биш шүү. Цагаан аваад энд тавиад өөрлөгөө тусгаандаа. За юу ярьж явж исэн бэ? Манай дөнгөж юм ярьсангүүд яг шиг. За яг авах чинь гээл тэгэл. За намайг авлаа. За яг одоо авах чинь гээл тэгэл таарчихсан. Энд зөксөж жоохон влог маягийн юм уу? Влог маягийн. Влог болох гэдэг юм шүү. Болох гэдэг юм уу? Влог юм уу? Ер нь харин машинтай гэхээр чинь жоохон аядлалын шин чанартай болчих юм шүү. Тэ. Влог мэрж явах юм шүү. Влогкаст юм шүү. Шинэ. Миканд жоохон дээшлүүлээд. Жоохон дээшлүүлж. Зүү тэгээд тэгээд таарч. За. За одоо нэг бас Отлогоо хэлнэ. Энийг таахаа энэ нэг хотлоо нэс яахгүй. Манай орохгүй. Орохгүй. Орохгүй байгаа энэ ингээд. Зяк. Сэтэв юу вэ? За Сэдвгүй уснаа гэж. сайгаар Тэгвэл сайгаар ойрсгүй байна. Түр дүрсгүйд чийдэх шээстэй. Сэтэвгүй бас чийдэх шээстэй. Оо манер нойр 50 дөө. Одоо юу Япон явах гээд. Тий, 3-нд Япон явах гал. Үгүй 3 тэн чаут гэхэр чинь 2-нд Япон явна да. Тийм хөө. 2-нд чинтэй байна. 5-нд юутай байлаа? Юуны? 5-нд биш үү? Биш. 3-нд илүү тий. 5 сарын 3-нд. Үгүй 4-нд дэндээс 3-нд гарах юм. Зөө. Тийм байна. Хэрвээ подкийг гэж. Подкаст энд гэхдээ хизээ орох үлээ. Маргааш нэг өдөр сарч. Подкастыг үзэж байгаа Японд байгаа хүн байх юм бол ирж үзээрэй гэж хүсэж байна. Үзэр Японы тиктүүд солд авт болоог байгаа одоо. Арай болоог байна. Солонгосынх бол бүр автахгүй тий. Солонгосынх яалаа. Нэг шоу ороо шууд Сарын өмнө дууснаа дахиад нэмж 120 130-аар 2 шоу дахиж таасан бишээ. Хийсэн. Хамаагүй солд авт шүү дээ. Хамаагүй хараал мараал хамаагүй л дээ. Тийм бүр амар өндөр нахгүй тий. Сүүлийн 2 дугаар заяа солонгос яваа энэ тэнд яваад оролцоогүй тий. Харин тийм. Ер нь олдохгүй юм шиг байна. Тэр бүр сүүлдээ олдгоо боллоо одоо заяа. Япон явахаас өмнө газ одоо дугаартай газ бичиж орж аав гэж гисэн байгаа. Хоёулаа нэг юу явъя л та. Тэр л ч явъя л та. Юу? Гоё юм юу ярих вэ? За надад нэг юм санаа байна. За. Дуу 50 заяа. Аа. Тэгээд ингээд охинтой ингээд болцож байгаа анх удаа. За. Тэгээ ямар дуу тавих вэ? Ямар дуу тавих вэ? За би эхэлчих үү. За тэг. тэр охинтой хизээ болцож байгаа юм. Анх удаа. Яг бүр анх удаа уулзаа тийм үү? Тий. Хүмүүсийн плейлист ч амар сони юм л шүү дээ. Минийх бас амар сонь санагдах юм шүү дээ.
Ер нь За чи яг жөөхгүй яг бодож байгаа тавиараа заа. Би бодож наа шиг тэгээд. би бодож байгаа тавьсан чи арай. Яг л бодож байгаагаа тавь. За миний нэг ганц дуу юм дөө гэдэг шиг. Энэ удаа зочингүйгээр шууд гуруулаа хоорондоо нэг ярьж үзье та тий. Тэг. Ер нь ямархуу хүмүүс яваа. Тэг ер нь зочин хэрэг байгаа юм уу гэж аах тий. Дандаа гурлаа. Юу наач холбогддог вэ нөө? Наач дуурайд байна уу? Утсан юм шиг. Оо. Чи нөө юу юм штэ. Яа бүр амар харагдах юм. Хурч чадахгүй. Тийм шүү дээ. Тийм. Яг энэ дог тавьснаа тий. Хурч чадахгүй. Яг энэ дог тавьснаа. Их хүрмээр авахгүй амар хүрмээр авах. Тэ дааж хурч чадахгүй. Тэгэл дуугаар авчих. Тэ нэг юм доо л энэ. За, Сонсоо явах юм уу? Хосоо Эсвэл юм уу? Дуусгал та. Аа за баяр та. За хасаа. Юу биш сонсоод Сонсоод дуусгамаа. чаажа. Наача анд копирайт майт авч магадгүй ш. Тийм үү? Айгуул тийм шүү дээ. Тэг чи ягаад дууд сонсч болно бол гэж. Үгүй амар удаа сонсч байгаа. Би чи бүр подкаст үзээ явчих гэж боддог шүү дээ. Подкаст сонсдог зүгээр жожиг хүрч чадахгүй сонсдог ш. Подкаст сонс яг үзээгээд YouTube руу орсон чи нөгөө төлөнд дуу сонсож сууж байдаг шээ. Сүүлийн үед энэ Монголын хипхопын энэ биф ямар амар байна. Яаж? Яг Бифтэй юм уу? Бифгүүд байлээ л зүгээр тийм бодог. Энэ юу ажиллахгүй юм уу? Хинзээ авах чаа. Ямар ч байсан машинд бид нэр хийж туршиж үзэж байгаа. Тэгээд ерөнхий ямар байдгийг үзгээл тэгээд Харъя, ай майнуудаа сонсоод бэлдээл байж ин дөө. Би тэгтээ бас нэг юм дуу хиймэр санагдаад Дуу юу? Чи одоо ямар дуу тавих вэ? Чи тавил таа. байна. Би плейлист Тэр амархууг яаж байгаа юм бэ? Амархуу яас тэр юу болоо? Тэрийг харсан уу? Уус Уус Монгол тоглолт гээд яг нөө шоутай газраа очисон чи ямар ч хүн байхгүй байсан гэсэн л шүү дээ. тийм. Хариуцж байгаа хүн амтнч байхгүй. Тэгээд юу байсан чи тэр нэг улсын ямар сум юм блэ засаг даргын орлогч гэж залуу. Өөстө хар тамхичин ингэж юу яахгүй маахгүй. Тэр театрыг одоо хариуцдаг хүнд арга хэмжээ аавна гэдэг бүр амар фэйсбүүк дээр пост мас хийсэн юм хүмүүсийг ингэ зүгээр байлгаж болохгүй гээд амар байж исэн чинь тэр зүгээр орлогч байсан юм байна заяа увсын. Тэр нэг засаг даргын. Тэгсэн чи яг Увс аймгийн засаг дарга нь ажлынсан чөлөөлөлөө өгцөөдөг ш. Йоо. Манай кэнсел гэж байгаа өөрөө кэнсел. Амар попсэн ч мань хүн өөрөө зүгээр ажиллаж болчихсон. Тэр гэхдээ ямар муухай хүн бэ те. Тэр чинь тэгэл яхаа буруу юм хийсэн байж болно ш. Тэгэл тэр дэхтэй өөртөө зах хэмжээний тийм юугийн тэгэл одоо Хуулиараа хариуцлага хүлээчээд гарч ирэнгүүтэл нь тэнд амар тэр чинь хувийн бас нэг юм бэ ирэх вэ штэ тэр чинь. Ди тийм ч гэсэн тэгээ гарч ирээ тэр чинь тоглолтоо хийгэлтэй тийм үстэй. Оо ямар амархуу бас амар гэж бод. Амаргүй байгаа юм байлээ. амархуу бас Өөр левлийн хүн шүү дээ. лаг байсан юм те яалтчгүй. Цаач нөгөө Орсын voice-ийн ялагч гэсэн үг үстэй. Тэгээ юуны хоёр улсын юу ч вэ? Орсын бараг соёлын төвийн ажилтны юм шүү. Өрөөд тийм Орсын стаж юу лээ. Илч мэлчин юм ба. Бас тийм айгүй. Ер нь Оросд тийм өрөөдөө том дууч юм шиг. Тэр нөгөө нэг контент хийсэн шүү дээ. Хар тамхитай холбоотой нэг контент гэдэг чинь. Тэр нэр хатамхны контентууд амар илий юм бил шүү дээ. Йоо. Яаш. Тэр юу лээ нэг алгаа нэмка Шууд хүн бариад идэг өө. хамт ингээд нэвтрүүлэг яг бид чи ингээд машин дотор бичсэн зөө. За. Цагдаа нь хажууд нь суудсан ингээд юм ярилцаад нөгөө нэг харт амхтай хүмүүсийг дарахгаа явж байгаа байхгүй. Бүр шууд лайвэр юм уу? Тэгээд ингээд нөгөө хор мууд нөлөөг нь ярьжсэн нөгөө очих газар очиод хүмүүсээ дарчаад барьж авчаад тэгээ боцод суугаад үргэлжлүүл юм ярьж яваа. Тэр бас фан юм бэ. Йоо яар амар юм бэ ёо гэдэг.
Тэр бас тэр даруулж байгаа хүмүүс нь бас онцгой байхгүй тий. Контент нь тэр даруулж байгаа. Тэр яг жүжиг биш юм байна те. Жүжиг биш байсан. Тэр нөгөө нэг алган амка бүр ингээд дарсныхан дараа царай мөр ингээд сонирн болчихсон. Хаста энэ ер нь эвгүн байна юм тэрхээ те. Манайхаа ингээд бити юу байгаараа магараа ингээд чихнээсээ юу санаа зовцсон байдалтай яриаш. Тэгээ орж ирээд амар гоё. Энэ нөгөө нэг гинт барьж авч байгаа нөгөө нэг юу яаж байгаа юм бэ те. Одоо нотлох баримттай байхын тулд энэ тэгээд нөгөө хард амка газ устгахгүй байхын тулд ингээд гиндүүлж гинт барьж авч баадаг энэ тэгээд амар дэлгэрэнгүй тайлбарлаа ш. Хард амгатай холбоотой амар контент гарч ирлээ те. Тэр өвөөдөр Snowdrag гэдэг Ариун Бямбын тоглосон кино гарч байгаа юм л шүү дээ. Нөгөө тэрийг үзнэ үү? Нэг удаа гэж үгүй. Нэг удаа гэж үгүй. Тэр тэгтээ үнэхээр dark. Би бол тэрийг үзээд байгаа. Амар dark кино байлаас. Би нэг хайлт харсан. Найз үзчихсэн. Dark юм л. Тэр нэг амар фаны юу байсан. Нэг гол дүрийнх нь нэр нь Joint гişээ. Joint гэдэг чинь андаа чи хамаагүй юм ярьж шүү. Үгүй кинон дэр өөрсдөө тийм гаргаад байгаа юм чи яах юм. Одоо барыг мэдгүй байсан хүн мэдэж авч магадгүй. Нэг юм архины талаар кино хийсэн чинь гол дүрийнх нь нэр нь те өрөөл гişээ. Эдэн гэж үзсэн. Тэрнтэй яг адилхан байгуулсан те. Тамхины тухай кино хийсэн чинь улаан шанхор гэдэг юм гарч иж. Тэр зүгээр нэр нь амар бааны сайд. Тэр юуг үзсэн үү? Бошиг сахчиг. Үтсэн ш. Тэр гоё болсон. Тэр гоё. Таалсан уу? Тий, надад гэхдээ бүр амар юм бол ерөөсөө нэг бүр амар гоё кино юм тавиагүй. Гэлт нүрээгүй гэж. Тий, яах вэ? Тий. Би гон бүр амар өндөр хүлээлттэй үзсэн байхгүй. За энэ тест амар кино болсон баг та гэд. Би арай хүлээлтгүй ороод гайгүйсэн. Би ч амар өндөр хүлээлт. Би тэр сүүлд нөгөө нэг тусгаар тогтноод нэг хориалдаг штэ. Яг хамгийн сүүлийн хэсцээ. Тийм. Яа тэн дээр бүр огшоод яг нэрнгээс ойлгох гээд. Яг нэг тэгжэл яг сэтгэл хөдлсөн юм. Яг тийсүүлэх тийм. Тэг яг жүжигчдийн жүжиглэлт бүх юм бол угаасаа амар уусаал мондог жүжигчтэй байгаа шүү дээ. Тийм тэр талаасаа бол яг нөгөө нэг киноны үйл явдал байгаа шүү дээ. Тэр нь хит нэг ингэж байгаа л дууссан юм шиг надад санагдав. Тэр янда нэг ангид багтахааргүй үйл явдал байсан. Харин тийм. Тэр чинь нөгөө нэг бүр 11 оноос бүр ингээд тэр чинь ингээд зөндөө юм байгаа шүү дээ. Ер нь амар тэр чинь амар том юм түүх шүү дээ. Тэнгүүт тэр яг заанда нэг ангид арай бахарахгүй ч байсан юм уу гэж бодсон. Тэгээ нөгөө нэг үсрээд байсан юм шиг. Богдыг болохоор зүгээр нэг юм баг хилгүүтэй ингээл хүмүүсийг зүгээр ингээл хард сууж байгаа л тэгээ богд зүгээр сууж байгаа л ингээд юу атсан юм шигээр надад харагдуулсан юм шиг санагдсан. Тэр чинь бас тухайд бас үүрэг ройл гэж юм байсан л байлгүй тийм. Зүгээр юм хийсэн л байлгүй. Бүтэн киноны явцад зүгээр юм дөрвөн л үг хэлсэн үү яасан. За дуугаа айд гээл. Дуугаа айд. Тийм. За ойлголоо. Богдыг арай нэг юу л харуулсан юм шиг санагдсан. Надад харин юу вэ? Одоо тэр нэг үүрэг ройлгүй юм шиг. Тусгаар тогтнолын хэсэг ч юм уу. Тэр түүхүүд нь нэг сонирхолтой байгааг үзье. Тэр хамгийн гоё хэсэг нь тэр нөгөө нэг юу яд штэ. Нөгөө сайн ноёны нөгөө хүүхдийн алдсан байд штэ. Тэр тэрийг олдог хэсэг байд штэ. Нөгөө лам ирээд. Тийм. Тэр хэсэг хамгийн гоё штэ. Тэр бас амар нэг юу байгааг чаахан. Тэр харин тийм байсан шүү гэдэг. Тэр нөгөө тэрэн дээр нөгөө нэг дээр үе хаттаж гэсэн амар сталкер байсныг харуулсан байдаг. Яаж мэдсэн хин чамд хэлээв гэсэн чинь тэр наадмаар чамтай адилхан морьтойны хүүхэн явж харагдсан. Тэгээд хүмүүсээ сураг ажиг тавьсан чинь тэр газрын тэр байсан бэ лээ. Зөв тэр үед хүртэл хар гэдэг юм байсан байдаг. Та сүүлд яг энэ юуг л үзсэн үү? Тийм шогч л үзсэн. Өөрч нэг. Яг кино театраар уу? Тийм. Би бүр амар хөлдөө юу яасан сүүлд нэг кино үзгээд дүүний парт 3 байдаг хгүй юу? 12 сард гарах кино заяа. Энэ жилийн. Тий. Тэр миний би мэдгүй. Зүгээр ингээд өрчлсөн тасалбар нь гарцсан байсан байхгүй юу? Ажаац. Тэрийг би авдаг байна. Тэ яж хат нөгөө нэг чинь 4 сарын 12 нь байсан юм а. Тэр өдөр нь.
Тэгээд ижин нөгөө 12 сард нээлттэй кино. 12 сарын 4 12 гээл нэг болчих. 12 гэдгийг нь хараад яг өнөөдрийнх вэ гэдэг. Тэгээ би ус гайхаад сахгүй яагаад ингэж мэдэхгүй байх ингээд дүүн гарсан. дэлхийн нээлт Монгол гэж байдаг. Яа Одоо тэр амар цагаа барай очиж шээс. 12 сарын тасбар ш тахыг. Бараг би уурлж муурлах гэдэг амар. Тэр мэргийн эртгийг Хинтээ очив. Ганцаараа л очив гэж найддаг ш. Ганцаараа биш. Охтоо. Үнэхээр бүр юм төрүүлж алхдаг юм. Үнэхээр хариуцлагатай тийм ээ. Ярц 12 сард бол гоё кино үзэхэр байгаа гэж. Босоо тэгээд ч одоо боцох. Тэгсэн чинь нөгөө хамт үзэхээ очисон охин нь байхгүй байлаа. 12 сард. Тэгээ нөгөө охид үүднээс нь боцож байгаа байхгүй. За одоо яах вэ гэд. Нэгэнд кино театрт ирсэн юм чинь нэг кино үзье гэд. Тэгээ нөгөө бандсандаа нэг шахаанд ороод нөгөө ямар сонголтгүй нэг аимшиг кино үзэх. Тэр аимшиг кино нь амар кино юм шүү дээ. Солонгос кино байсан юм аа. Амар нөө. Үгүй тэр нь яж зах амар идэв кино. Яа зүгээр нэг юм цочоодаг төрлөө. Ядаргаатай тийм кино. Аимшиг кино бас сонин бас тийм ингээд амирын байхгүй нэг гинт цочоож ингэж айлгаад өгдөө хэцүү. Тийм би тэгээд нэгэнт юу ясных гээд сайхан цочж байгаа л гарсан л. Адреналин сайхан ялгаруулж байгаа. Энэ цочоодаг кино лайт. Энэ зам дээр ингэж зүгээр явж байгаа зураг тараад идэх хүмүүсийг таад ойлгодог. Энэ юуны зураг тараад юм? Бууг хандгаа яваад байгаа юм уу? Үгүй буу хандгаа явсан ч гэсэн тэр ч одоо бүхлөтэн зам дээр зогсож. Тэгээ аваараа татсан те. Аваараа татсан байж тээ. Тэгэл те. Ой нэр юун дээр Рио Тинтогийн парк шүү дээ. Тэрэн дээр нэг үнэг амьдраад л шүү дээ. Бүрөө? Тийм. Тэр хавьд чи уг нь харин амьдрах гал үзэл идэм шүү. Тэр сая ийшээ юу дарчив? Харин тий. Зүгээр стори юмээс санагдсан юм байна гэж. Хөдөө үж юм шиг стори. Энэ гэхдээ гацуурнууд тарьсан юм биш тий. Энд тий. Би юу яж штэ. Энд чинь гацуур усалж штэ. Тийм. Нөө тийм ажил тий тарьчихгүй. Зүгээр усалсан юм уу гэж. Хаана тий. Ингээд ганц хоёроо байгаа биш тий. За анда яваарай сая зам дээр зогсдог хүмүүс гэснээр өөрөөсөө хараа зогсоо шүү дээ. За алдарт туул юм бүр. 7 сард Одиссей гарах юм байл шүү дээ тий. Одиссей чи юу л. Одиссейгээ тэр нөгөө ноолны кино л хэлээ. Амар трейлертэй тэр юм өнүүдийг нь харсан уу? Трейлерийн кино театр дээр гараадсан шүү дээ. Нөгөө кино эхлэхийн өмнө. Нөгөө юм амар том юм морины юм юу дотор одоо юм хөшөө шиг юмыг тэн дотор ингээ баах ингээ цэргүүд орж марцсан. Тэгж жаад айлынхаа юм цайз руу орж байгаа юм. Нөгөө айлын цайз нь тэр морьтой хөшөөг ингээ зөөж юу руугаа өөрсдийнх нь цайз руу оруулаад тэгсэн чинь ингээ оройн гинтийн дотроос нь дайснууд гарч ирж мэрэл алдартай шүү дээ тий наачаа. Мим зохиол л идэв шиг л нь шүү дээ харин. Тий босон үйл явдал юм шүү. Мэдгүй одоо зохиол юм уу юу юм шиг. Нөгөө юу яадаг гэсэн шүү дээ. Үгүй юу яасан юм шүү. Одиссей гэдэг чинь өөрөө зохиол юм шүү. Тий шүү дээ. Зүгээр ч мал өөрөө зохиолох. Зүгээр юм. Яг тэр нөгөө морины хэсгийн л ирсэн. Тийм үү. За тэгвэл та ямар гоё юу яадаг гэсэн дээ ингээд модон морь бэлэглээд тэр мөн үү? Амар том штэ андаа. Тийм амар том. Энийг ингээ бэлгэлж ийна гэдэг нөгөө улстай өгж байгаа байхгүй. Тэгээд тэгвэл мөн байна. Хэрэм рүү н оруулчихгуутлаа дотроос нь цэргүүд гарч ирэхэд дайчдаг. Тэгвэл мөн байна. Тэгээд нөгөө бэлгэний морины шүдийг үүз гэдэг юм ч гарч байна. Туулын бургас. Энд дэр энэний нэр замын төсөл юу болсон бэ? Йоо, Нимбагийн тэр царайг нь харахаар бүр өмнө кайфтай сан. Үгүй гэхдээ гол нь тэр нөгөө нэг бүгдээрээ энийг бүүлийдмээр нэг заалгаж идэг. Өөрөө хүн бүүлийдсэн явж идэг шээ. Тэснэ тэр нөгөө нэг сэгэрл гişүн асан оюун гэрэл гээд гişүн сайд байлуу. Тэрний гэрийнх нь гадаа очицсан. Гараа дээр мараа дээр их зорилцсон зах. Хүмүүс дагуулсан тийм. Тэр орк юм хийж идэг. Яа, зүгээр л те. Би гэхдээ саяхан яг энэ тухай нэг заяатай нэг ярьсан байна. Туулын зам яага буруу юм гээд. Тий. Чи буруу зүг дээр ялан дээр нь байгаа. Буруу дээр л байгаа шүү. Буруу дээр байгаа юу. Би ч бас буруу л ах л да. Гэхдээ яагаад зогсоох ёстой юм гэж бодсон зүгээр. Яагаад зогсоогоод дүү яг тэрний оронд хаан зам барьж яагаад хийх юм? Яаж болох юм? Зам барих чи өөрөө юу төгжрөл шийддэг үү гэдэл шүү дээ.
Тийм үү? Гэдэг. Нөгөө нэг дэлхийн угаасаа ингээд 3 коммент үлээ. Бат гэж. зам нөгөө нэг нэмээд барьж штэ. Тэнгүүт нөө хүмүүсийн машин барих хүсэл авах хүсэл ч юм уу тэр нь угаасаа ингээд зам барих тусам хүмүүс тэргүүр чи машин явна штэ. Тэгээд угаасаа л ингээд үзэрдэг гэдэг байгаа юм. Нөгөө машин барих нөхцөлийн амар хэцүү болох хэвээр юм шүү. Тэг ер нь хүмүүсийг ингээд одоо юм хэрэгтэй хэрэггүй ингээд ер нь хүмүүс ингээд машин хэрлээд байгаа штэ ингээд. Тэр нөгөө талдаа бас угаасаа нэг хотоор явхад угаасаа тохгүй өөрөө машинтай л явахгүй бол ингээл одоо нийтийн тавир маяр гэдэг ч юм уу тиймэрхүү юм айгу асуудалтай бүр стресс нэмдэг болохоор яадаг ч байсан ингээд нэг машинтай суугаа яваад байгаа шүү. Тэнгүү тэрөө ингээд за тэр метро энэ төр чухлах. Ер нь яг нөгөө нэг яг үнэхээр боломжтой байсан бол яг барьж болно зав. Тэгэхгүй ингээд өөртөө тог ямар амар хэцүү байгаа сая хэдүүлээ ингээд харсан шүү дээ өвөл. Ингээд тог мог тасраад. Тэгээд ийм бүлүүд ийм станц барьчих мөнгөөр зүгээр л ийм хамаг юмаа сүйдгээд амар өндөр төсөвтэй зүгээр ийм бетоны ийм зүгээр ийм те ийм ширэнг үүсгэж амар тэнэг. Тэгээд нэг л их хурдны замтай тэгээд тоггүй. Тэгээд байж ийн гэдэг чи амар утгагүй. Тэгээд бас бензин сая бас ингээл нөөцийн савгуугээл амар бензингүй болж очрлж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм ингээд өмнө зөндөө ийм асуудал байх зүгээр ингээд тийм амар өндөр төсвөөр зүгээр ийм хурдны зам барина гэдэг бол амар угаасаа л хинч харсан амар утгагүй л. Эсвэл 1 км нь хэдэн тэрбум блэ? 70 тэрбум гэсэн. Нийслэл чи одоо юу юм шүү те. 1 км нь юм уу? Тийм 1 км-ч бага байсан байх. 1 км-ийн өртгөн тийм гээд. Тэгээ гол нь нөгөө нэг юу яангууд энийг ингээд яг яагаад ингэж байгаагаа хэлгэнгүүт мань хүн өөрөө ингээд амар бүхний эзэн юм шиг амар байгаад байгаа амар хэцүү л. Тэр нэг хөөрхөн амт тэр нewsroom-ийн сэтгүүлч хичиг бүр яагаад байгаа юм бэ? Очиол юм асуухлаар нь чи бити юм надаас асууад би чамд хиний хүн юм уу? Чи бол MCS юм уу? MCS-тэй яагаад эдгээр хасалтаад идэв? Гэснээр сая болсон чинь чи хиний гэлээ бас нэг юм хүний хилдэг хөс чи та намайг 3 сарын өмнө MCS гэдсэн мэт одоо яагаад наа хүн чи өөрчлөгдөж. Нөгөөт нь өөрөө гайхаж байна. Яагаад өөрчлөгдөж байгаа юм бэ? Тэгээ тэр аль-алинтай хамааралгүй гэхдээ ингээд зүгээр л очив юм асуухаар чи бол юм хөлсний хүмүүс гэж. Зүү шээс тэгээ. Йоо нэр Олстер амар сонирхолтой байсан юм шиг бододсон чи. Нөгөө нэг хэмэн эргэж гарч ирээстэй Отгонбаатар. Яа тэр бүр дараа байр суурь ямар байна гэшээс манай намын байр хүнсний төрөвч байгаа. Байр суурь спэжийн 6 даруулъя гэж байна. Тэр бүр үнэхээр битээ тэр асуултанд хариулж чаддгүй шээс. Тэр нэр яагаад вэ? Хүнсний төрөвч байгаа. Яа нэр үнэхээр л улс төр бол нэр зүгээр Монголд л үнэхээр зүгээр фан яа. Тэгснэ тэр чинь бүр ёо Монголд анх удаа азтантай суглаатай жигсаал гэдэгсэн байгаа шүү дээ. 20,000 төгрөг ажиллаа хураа гэж зүгээр нэг хөө жигсангаа мөнгө хожиж идэх шүү дээ зүгээр. Тэр төлбөртэй жигсгчэд гэхдээ ингээ харахаар бүр царин зүгээр угаасаа тэр чинь хүмүүс байгаа шүү дээ. Нөгөө ихчмэгч нөгөө мио билүү. Мио ч илүү нөгөө их яг нөгөө шилтэйгээ ингээ гарч ирж мэрсэн. Тэр юм бас нэг бүх малгайтай нэг ахгүй байгаа нөө. Тийм ер нь л дандаа ингээ царайгийн төсөөлөхөр ер нь төстэй байгаа даа гэсэн. Шаг. Юм тийм хүмүүсийг харагддаг те. Хизээч энэ органикэр жигсаагүй нэг. Тэр нэг эмээ байдэн штэ. Оюурд нь огцрохгүй заа гэж бүр уурлаад идэг газаарнаа. Тэр байна. Огцрохгүй заа гэж. Огцрохгүй заа гэж. Тэгэл огцордог шээстэй тэр. Амар ивэр хэлж үзсэн. Огцрохгүй заа гэж. Яа, Олстер нэр халах. Тэгээ одоо нөгөө Нимбагийн юун зогссон. Бүр ингээд сүрсүүлд нь унтсан шээж. Юу ч урахгүй байл ч тэ өөргөө амт. Нөгөө сэтгүүлжигч бүр даам гарцсан бүр гээ. Бахан наанцаа. Зогсооч юу яач вэ гэж. Тэгсэн чи нөгөөх нь бүр ингээд зөв ингэ байгаад байдаг. Бахан наанцаа. Уун зогсоочлоо гэдэг шийдвэр гарчлаа. Та энэ дэр ер нь ямар байр суурьтай вэ? Одоо ер нь та яа хийж бодож чинь шээж бас. Нэг ч зүгээр яг гаж хүсээ хангаж. 2-3 сард орсосон үнэ зүгээр хийх үгүй болгоцсон тэнд ингэ байж байгаа ш. Тэгээд одоо талбай дээр юу фуд фестивал болоод саарсан уу? Тийм тэр чинь нөө пив сарсан гэдсэн. Юу сарж ийн гэсэн? Пив. Тэр гэхдээ фуд фестивалд яг гой хоол мол зард юм уу? Яадаг юм? Би орж үзсэн. Гэхдээ ер нь л нөгөө нэг
9 төрлийн баахан нөгөө нэг хоолны юм газруудын л үзэсгэлэн нөгөө Франц экспо гэж хоол, болдог шүү дээ. Тийм Нөгөө нэг тэр нь л гэсэн үг тийм шүү дээ. тийм энэ нөгөө хоолны салбарын хүмүүс тэгэл хоол моол. Энэ хэдэн хүртэл болох юм? 10 хоног болно шүү дээ. Одоо тийм үү? Дуусах. Очих бай. А? Тийш очих уу? Тэгээ гоё юм байхгүй юм л гэдэг хүмүүс. Би нэг ороо гарсан. Үнэхээр Тэр сууг байсан. Цуг байсан. тэр өмнө жилийнх нь фан шүү дээ нөгөө нэг Плов. тий фоллоу тэгсний нөгөө нэг лам нарын юу байла? Бантан байлаа. Шүлтөө нэг шүлт. Тийм лавшаа байлаа. Лавшаа. Тэр бүр фан шүү. Тэгснээ нөгөө хин ангууч мангууч орсон фоллоу хийсэн сууж тэгсэн. Миний нөгөө нэг Ашоо спид ирдэг жил штэ. Арснаа юм ангууч мангууч фоллоу хийсэн сууж. Яа тий. Зөвхөн фоллоу гол юу лавшаа хоёр гарна гэсэн. Тэр ангууч иргэдэг гоё шүү дээ. Тэр нөгөө гадаадд юу бичиж шагаад. Энэ залуу энэ Монгол залуу өөрийгөө шоу спид гэж бодоод ах шиг байна. Тийм ч ангууч араас нь нөгөө өөрийнх нь бүр ингээ 10 20 иргэсэн нөгөө нэг юугаа ингэж баг пин пост болгож юм байна. Бүрхэн гэхдээ яагаад чадаагүй юм болоо? Уг нь айгүй Уг нь иргэдийн тий. сонин тий. Иргэдэг болол тэр чинь зоригтой талбай дээр олон хүний юм дийдээ. Тэр яагаад нэг тийм сонир Бүхэн бүдүү өсөнд гэж байгаа шүү. Тэр амар юугүй унсан тэр үдэн үдэг амар үдэн шүү дээ тэгж унахад. Амар бандцаа те бос чир юу ч болоогүй шийдж үжээд нэг Come on bro. нэг өдөөд нэг бандхаар нэг байдаг даа гэнэ. Тэр өдөртийн бандалт амар хэцүү байдаг те юу юм. Тэгтээ яг ч юм шийдж үжээд гэж. Батаа хавар гоё. Цаа чин зүгээр Чингис хаандаа мөргсөн шүү дээ. Үгүй энэ фуд фестивалыг яг фуд фестивалыг одоо Нямбатар яг одоо нийслэлийг зохион байгуулах хэрэгтэй юм уу шээ. Харин тийм л юм байл. Өөр дэмжиж байгаа юм билүү даа. Би одоо бас Нямбатрыг бас яг бас хүн болон бүлээд идэх хараас өрөвдөд тах нэрнгэсээ тэгээд өөрхөд бас юм хийх гээд үзээл ах юм тэгээд идэж болтгоо нэг юм хийгээд байгаа ч юм шиг санагдаад ах юм сүйдээ. Гэтэ яг санал бол нийлэхгүй байна. Одоо нөгөө юм мэдж байгаа те тэр зам мам ч юм уу те. Тэгтээ бас нэг худлаа өнө нэг жоохон ч гэсэн юм хийх гээл ингээл зүтгээд байгаа ч юм шиг нэг тэмдэмдгээд ах. Тэг хүн болгон бүлээдэл хүн болгон Нямбатрыг буруу гэдэх хэр сүултээ бас өрөвдөөл хөрх юм. Чи ямар сайхан сэтгэлтэй бай. Гэхдээ одоо хамгийн наацхан чи би нөгөө нэг түүцэн дээр бол Нямбатрын тал дээр идэх байхгүй. Түүц дээр жишээ. Төцнүүд дээр эргээ гарч ирж байгаа шүү дээ. Буцаага хураагаад байгаа юм лээ. Буцаага ураагаад байгаа. Төцнийхээ нэг Нямбатартай үлдсэн. Гаргаад осоо сураалгаа. Бүр зүгээр ингээд Янзын үзээд ичсэн. Шөндөө авчир тавь шүн ажилласнаа өглөө нь үнгөө хөргүүлж мөргүүлж. Тэр жишээлбэл тэр түүцэн дээр та юу гэж бодож байна? Түүц яг нөгөө татвар төлдгүү компани одоо газар болохоор бас болохгүй л хаалтай. Газрын одоо зөвшөөрөл байдаг ч юм уу. Түүцэн дээр үү? Тий. Гэхдээ яг байлгаад гинт мэдгүй ямар мэдгүй тэр бол өстой тэгэл нэг талаасаа зөв нэг талаасаа бас нөгөө талд ч нөө хүмүүсийн бас нэг юм амьдрал бас байгаа шүү дээ тэр чинь ингээд бас нэг юм айл өрх тэргүүрч бас амьдарч байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг нь ингээд бас ингээ авчгаар бас яадаг ч юм мэдгүй. зүгээр ингээд нөгөө төвцөнд нэг жоохон стандарт тогтоогоол тэгэл татвар авчвал уг нь байлгах чинь зүгээр юм биш. Тэр нөгөө нэг бичлэг байдаг ш нэг төвцнөр орсноо. За ийш орын зөвшөөрлгүй түүц байна мэн. Гэ орсноо. Өө миний гар гэсэн үг шүү дээ. Зөвшөөрлөө гаргаад маргаад гэсэн өөдөө гаргаж ирээ үзүүлсэн чи. Миний гар гэсэн үг шүү. Баана. Одоо шинэ ерөнхий сайд бас нэлээд ажлуудыг гайгүй юмнууд хийгээд байгаа юм шиг. Тэмэн браа юу? Тийм үү. Тэр бас цаг залуу. Очрол ерхий сайдын сайн байж магадгүй тий. Яг арай бас залуу болохоор арай тийм нэг классаа наач нөгөө нэг одоо артын намч бас ингээд сонгуул ингээд одоо ерөнхийлөгчийн сонгуул болно шүү дээ. Тэнгүүд тэгээд бас энэ одоо ардын намын юу бол амар унчлаа штэ. Одоо рейтинг гэх юм уу ингээд. Одоо арчлан нам ер нь бол жоох юм хүмүүсийн итгэлийг ер нь олчлаа штэ. Юу ч хийхгүй байгаагаараа гэж. Тэгээд ер нь бас айгуу нөгөө нэг арт түмэнд ээлтэй ч гэх юм уу хальт ээлтэй тиймэрхүү юмуд ягаад байгаа гэж боддог штэ.
За. Улс төрөөс өөр юм ярих уу? Жохоо Улс төр гэдэг амар сонирхолтой юм шиг санагдахгүй инээдтэй гэж. Тий амар фан. За эдгээр амар судалдаг тий. Улс төртэй холбоотой юмнуудыг аль хэзээ олон мэдсэн ярив явж идэв ш. За үздэг юм аа. ийм яриад байгаа ш наатах чи ингээл. За ямар. Тэр нь юу юм бэл? Үзэх ёстой юм бэл. Харин тий. Тэгэхгүй бол тэгээд Тэгэхгүй л намайг үзэн тий. тий. Тэгэхгүй бол төлөгийн мууг үзэн шүү дээ. Бид нар мог нүцгүй бидний мог үзнэ гэдэг. Төлөө сайхан үзэл. Тэ яг хинэн яагаад байна гэдэг юм бас нэг хардаг л болох ёстой юм шиг санагдаад байна шүү дээ. За юу тэгвэл улс төрөөс Тэр нөгөө нэг Хатын таргийн нэгдүгээр орлогч залууг нөгөө гаргаж ирж ингэж татж унгаас имжлэг үзсэн мэт таад. Гараа тэр төвшин гişүн үү? Тэр бас фаны тий зүгээр ингээ мушгсан чинь шууд ингээ тэр тэтэ яг тийм унгахаар мушгил төвшөөл нь шүү дээ нэрнгэсээ. Тэгсэн чинь өөрөө ингээд тэр даваа талаа чинь нөгөө нэг бас одоо асуудал үүсэж байгаа шүү дээ. Их нэртэй тендер өгсөн. Антин гэсэн тий. Ихнэрийн компани туулаас 20 тэрбумын гэрээ тий ажил гүйцэтгэх юу авцсан. Тэгэхээр юу нээр сонирхол юм шиг байл. Хин тэгснэ тэр нөгөө юу нээр фан байсан шүү дээ. Ихнэр нь ингээд тендерт ялцсныг баг мэдээгүй байдаг шээ. Гэртээ харьдгүй юм уу? Эсвэл үнэхээр ажил амьдралаа ялгцсан хүн гэж тийм байдаг. Ой тэгтээ тэр даваа талаач амар мундаг залуу гэсэн. Уул нь бол Японд яасан ч гэлээ. Би тийм пост авсан. Жавойлж ирнэ чи. Тэний хүн юм. Метроны мэрэгчлэр чи MCS юу нэг шүү. Хүн болгон бүлэдэд байхаар хөрх юмтай бас тэгээ бодоод байгаа байхгүй одоо. Тэгэл нэмэл бүлэдэд хэлтэн ш. Угаасаа бүгд л мэдчихэж байгаа ингээд. Би бүр ингээд ямар ч хамгаалах хүнгүй бүр ингээд уул тэгсэн байлээ. Нэрнгээсээ Японд амар лагмаг байсан юм шүү те. Тэнгүүд нь энэ боловсон хүчнийг өстой Монголд авчирыг гэсэн чинь нөгөө тийм ирснээ бас солиорч. Ер нь Монголдо байгаа юм биш үү гэж. Хүндээ биш. Ийм одоо лаг хүмүүсийн дөрөв нь өөрөө ийм буруу юм биш үү гэж. Хэдүүлээ зүгээр тоглогчийг үзье ядаад байгаа юм биш үү. Тоглогчийг биш тоглоомын дөрмийг гэдэг шиг юм байна. Тэр бас нэг фаны юмнаа төөс иччихсэн нөө. Цаач нэг юм жоо халцарсан юм байл шүү дээ үсэн. Тэр амир. Тэр нөө үс суулгасан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс өө чи шал дэмий үс суулгаж байгаа шүү дээ. Одоо шорон дороо хосуулахаас хойш. Йоо! Гaaч. Йоо! Очоод нэг юмыг шууд ингээд амар шүүлтэргүй хийж чаддаг нь амар тий. Йоо! Тэгсэн чи юу гэсэн гин? Тэр өөрөө өссөн бол. Коммент Twitter пост ч юм уу коммент момент. Яс. Эрстэн. Гэхдээ юунууд одоо тэр нийслэлийн ч арай нөгөө нэг юм юу байгаад байгаа юм шүү. Одоо амар их юм явраа байгаа юу? Төсөв Ингээ. За дүүргч байт юм л шүү дээ. Дүүргч. Ингээр дүүрэг. Тэгээ. Төсөв? Нийслэлд амар их төсөв ингээ бүрдсэн. Нийслэл чи өөрсдөө дангаараа бас амар өндөр төсөвтэй. Тий амар өндөр. Тэнгүүтлээ нөгөө нэг хідэн гарууд чинь нэг мөнгөө ингээ харж байгаа шүү дээ. За энэ үгээр юу шаа? Яаж үрэх вэ л гэж бодож байгаа. Нэг юм шаагаад ингээд мөнгөө авъя энэ төр гэлтэй. Юу шаах уу гэж байгаа л өө нэг хурдны зам шаах шүү. Тэгэл. Тийм үү. Нахаалны ярьдаг шээ. Зүгээр нэг найзтайгаа нэг хоол идэх үү гэж байгаа юм шиг сонгодог шээ. Хурдын явмаар санагдсан байдаг шээ. За одоо тэгвэл дараагийн хосоор руу шилжил та. Хосоо нөгөө нэг саяны яг заяагаас асуусан асуултанда чи анхны болцож байгаа охинтойгоо байсан бол ямар дууг сонсох байсан бэ гэдэг дуураар. Чамэний мансоор л гэж. Тийм би чинь өөрөө ямар дуу тавьчихлаа. Рихана гэж төглөө биш яах. За энэ миний веб сорж байгаа орж байгаа юу? Яа тэ сорохгүй. Яа тэ сурч та яасан. За баярлалаа. Юу гэсэн үг баярлалаа. Ямар дуу лээ? Love on the Brain гэж. I'm the амар. Энийг яг би тэгтээ саяхан олж мэдсэн юм аа. Ерөөс сонсож байгаагүй байсан юм л. Аха. Тэгээ зүгээр таалагдаад байгаа. Яг өөр дуунууд байгаа л та. Яг зөв сүүлийн үеэс нь сонсож. Картер л чи. Картер.
Баггүй шүү дээ сууж. Асуугийн камер альталтай байгаа. Мань камер гоо. Хүн дээр авчив. Хоёрыг зүгээр шууд. Тэр энэ урдаас бичиж байгаа байхгүй эндээс чамайг наатах чи бичиж. Чи жоохон хойшоо налаас суучихсан да. Налаас заавал суучих. ингэж үү. Яна бид саяжгаа ингэ ирсэн. Чи ингээ өөрийгөө ирнэ хараа явчих ингээ даа. Оо тий. Ямар гоё. Би сая энд байсан бол арахгүй л байсан юм байна тий. Энийг хандаа янзчих. Амар ингэж ярьж шүү дээ. Сайн уу хаяулаа. За юу гиснес нэрийн юуны XM-ийн тухай ярьж өгөө. Өнөөдрийн манай спонсороор XM брокер ажиллаж байгаа. Гэхдээ юу XM-ийг бол одоо угсаа хүн болго мэддэг болцсон байгаа юм билий. Тэгэхээр яг одоо манай бичлэгний манд доор XM-д одоо бүртгүүлэх шинээр данс үүсгэх юм линк байгаа. Тэгээд та тэр линкээр нэвтэрж ороод өөрийнхөө XM дээрх дансыг үүсгээд шууд арилжаад явах боломжтой байлээ шүү. Тэгээд хэрвээ биднийг дэмжиж гэж бодож ивэл те XM яг энэ зүгээр нь юунаар нь ороод саяны тэр линкээр нь ороод өөрийнхөө дансыг үүсгэхэд л болох юм бэл. Тэгээд цаашаага арилж байгаа хийн үү одоо тэр дансаа яаж ашиглах вэ одоо өөрийн хувийн асуудал те. Юу ячиж буцаад 19 рүүгээ явчих. Шууд энэгээр буцаад уу? Ингээ явахаар наач зүгжтэй байгаа юм шүү. Гами. Наа тайсан ч амар. Энэ маус ачиж байгаа. 19-с үү? Тришнэ залхацсан байж. Ярьчих чинь. Одоо ярьж яах юм бэ? Дуусгаал яар. Тэгээ зүгээр хойшлуулчих юм уу? Дараагийн дугаар. За дараагийн 2 3 хоногийн дараа байвал яаж юм? Хойшлуулаад. Мань юу явчих. Хизээ л одоо мань Эрдэнэтэд 2 хоног. за Тэгээд ирээд яаж байгаа лээ. яг нэг таард дээр чи яг ингэ явчих юм да. Уул нь одоо юм бэлдэхгүй бол амар юм байна. Ууган тий. Тийм. Газ юм аагаад угсраад так явж байгаа. Тийм мань яаж байгаа л бол тэгэхгүй бол мань одоо 2 дахад 3 дахад Эрдэнэт явж байгаа. За. Тэгээ 3 4 дахад Эрдэнэт хичээд ирээд 5 дахад чаа. Тийм санхүү дээр юмтай. За дээдлээ тэгтэйстэй лааж байна. Тийшээгээ ондаа. Японы дараагийн орнууд бол сонссон бараг бэлэн болсон байгаа юм билий дээ яваа тий. Гой газрууд л явах. Одохгүй дээдлээс юунууд мэдээлэл авах. За тэгвэл дээдлэтэй холбоотой нэг хідэн фаны юм асууя заяанда. За. Чамд одоо ингээд өдийг хүртэл ингээд дээдл за зөвхөн цацагцсан дугааруудыг бодъё заяа. За. Цацагцнуудыг биш. Чамд хамгийн одоо чиний хувьд хамгийн фаны дугаар гэвэл чи аль одоо оролцогчдыг меншн хийх вэ? Тэр хамгийн фаны юу? Комент зэгт меншн хийх юм уу? Үгүй зүгээр шүү. Шууд амаараа меншн. Фаны нөө. За одоо хин байсан бол хамгийн фаны хэм бэ? тэр нөгөө нэг залуу чи үлээ нөгөө нэг морил яриад идэг нэг залуу юм аа. Мортойгоо л гэдэг идэг. Хин блэ Дашка илүү, Ишка илүү биш хин блэ. Нэг онсар гэдэг нэг охинтой хамт орсон нэг залуу. Тэр фан. Тэр л фан морил гэдэг. Тэгснээ увс руу явснаа кола зарах гэсэн чинь тэр нь кола уусаа кола байсан ч л мэдгүй юм. Айгуул фан л юм байна. Тэснэ нэг оролцогчд нь жоохон мангар байх тусмаа гоё юм билээ шүү дээ. Үзэхэд ороо. Үгүй зүгээр нөгөө нэг юм яг үнэнгээ хэлцдэг хүмүүс байд тэр чинь амар гоё байдаг. Тийм шүү дээ тий. Яг өөрөө тий ингээ бүтлэхүү бол бүтлэхүү гэдгээ хэлчихээр айгүй гоё. Шул ингээд худлаа илүү баригдаад байгаа тий. Тэгэхгүй бол ингээл худлаа кулрээл ингээд хаар чинь уусаа хүн мэддэж шүү дээ. Манай хоёр дор нь юу яаж яах л нөгөө заяа төрөөр чи барьцдаг болов. Шууд ингээд так гээл барайл ерөөсөө. Би гоо шууд айгүй шууд за шаагаа дээ гэж. Баригчаар чи хэцүү юм байна. Тэгтээ манай шоуны оролцогчдоо сааж гоё. Өөртөө ихтэй тийм. Зоригтой хүмүүс орж байгаа шүү бас тий. Тий. Би бас өөрийгөө орж ийн гэдэг зүйлс чи бас жоохон айж ил шүү шаа. Ер нь ороод дими юм бэ гэж бодчих шаа. Хоёр талаас битээ нүдүүлсэн шааш. Хоёр талаас нүдүүл нөгөөтлөндөөш нүдүүлж магадгүй тий. Хоёр талаас нүдүүлж ийснэ доошоо ингэж мэн шааш. Нөгөө хамгийн бүтүүд бас заримдаа амар хортой заяа ингээд
ярьж мэржсэн ингээд за ямар санагдав гэж хөөхөн хүүхэд байна бэ. Нэг залуу зүгээр бүлэтэн болцох гээд ирсэн зүгээр болцож байгаа охин нь хөөхөн хүүхэд гэж хэлчихээр болсон. Муухай л байдаг бах та. Чинь бас жоо эвгүй мэл ч яг нөгөө нэг лайка гаргах мөч чинь те. Яг нэг за зин намайг яг таалах юм болоо яахаа бол энэ төр гэдэг. Би лайк гаргасан чинь доошоо байвал би бантах юм болоо доошоо гаргах тийм л байдаг барыг. За тийм шигээд би муу хүн болчихгоо. Тэнгүүл яг нөгөө боддог байхаа тий. зүрхээ дагараа гэдэг чи яг тийм байхгүй. Нөө нэг хамгийн анх нөгөө нэг төрөг уруулаа орж байхад дээдлээд ордог хүмүүс нэг форм бөглөдөг гэдээсэн шүү дээ. Тийм. Одоо тэр формууд хэвээрээ юу? Хэвээрээ шүү. Тэгэл яг Одоо хэр их хүмүүс ингэж одоо очролдсон маягийн байх вэ? ер нь нэлээд байгаа дөө. Намайг дээр бараг нэг жил шахуу өмнө за жил цааш хагас жилийн өмнө бол 50000 хүн байна гэсэн тий. 500 хаа 50000 шүү лөө. 500 хэлээс. Одоо тэгэл нэмэгдэж байгаа. Манай бас яг тэр тал руугаа бас нэх яадаг болох. Анхаардаг болохоор. Уу анхаардаг ш нэх оролдгоо гэх юм. Жох залхуу гэж. Амар хүн ингээд юу хацаа хүлээгээ гэж идэв л шүү дээ. Яг орой. Одоо гадаадд байгаа оролцогчдоо яаж болт юм? Бас тэгэл фармаар шүү дээ. Формор юу? Тэр бөглөхгүй л яа. Бүглэн шүү дээ. Өөс ялч бөглөг. Тийм бүглэн таарч байгаа юу? Тийм. Одоо Японд жишээлбэл хүмүүс форм бөглсөн байна уу? Бүглсэн байгаа. Өө зэз. Бүр асууж байгаа шүү дээ. Оролцож олцсон уу гэд. Оролцчихгүй гэдэг үү? Тийм. Тэр нэг фаны нэг охин саяны Эрдэнэтэд одоо бид хийх очсон чинь чатцны оролцож олсон болоо яаж яах юм ах гэнэ. Тэр форм байгаа бөглчөөрэй гэдгсэн чинь би жоох Эрдэнэттэй од шахахгүй юу ха гэж мэгш шат. Би орчвол намайг би оруулж амар хүмүүс үзэн л дээ ууг нь. Яа. Тийм амар үргэлжлэх юм бэ. Тэгээд нэсэ. Тийм гэснээр би Эрдэнэттэй нөгөө нэг айгүй юм төслүүд хариуцж ажилладаг байхгүй тэгээд хятад харуул би одоо бодикаунт гэ байж ивэл яах бол. Би чи тэгээ ормоор байл зүгээр ороод тэгээ ормооргүй бол орохгүй л байхгүй гэж. За орохгүй ч гэсэн очиж үзнэ за. Аим флекстэй. Тэр нь л амар фаны. Би Эрдэнэттэй жоохон од байхгүй юу ха. Гоё гэж юм. Амар хэцүү. Тэгэхээр би одоо яг юу яах юм те. Тэр хүний яг зорилго нь яг юу юм бэ шүү. Чамд өнгөрөх юм уу? Би тексттэй эсвэл зүгээр үнгүү дик тавмаар байгаа юм. Тэр нөгөө сонин челленж аваад энэ юм хитэн лайк хөрүүлгээ шаа. Тэр таад амар тэнэг санагддаггүй юу? Тэр чинь тэгээ хүүхдүүдийн л хийж байгаа юм шүү дээ. Үгүй ер нь шах. Гэтэ амар dark. Аава энэ хитэн лайк хөрүүл та надаа шин зоддог шуудаг авч өгөх үү? Яа, тэр харин сүүл рүү дарк болоод л шүү дээ. Хитэн лайк хөрүүл аваа та надтай гата тоглох юм бол. Яа. Аа энэ хитэн лайк хөрүүл та надад зодгоо байж. Жок. Харин чи наа хуурхаа байлгүй. Тийм дарк юм үү? Бэягасаа. Тэр нөгөө нэг одоо нэг баярын нөгөө нэг 10 жилийн хүүхдэд тэгээд 499 мянга гэсэн. Тэр дэлгэрүүлсэн юм уу? Тэг ер нь тиймэрхүү юм угаасаа нөгөө гадаад байсан л юм байлээ. Тэгж байгаа тэр нь Монголд л одоо ингэж байна. Яг тэр мөр бол ингээд бас гоё ах. Гэтэ хитрхи туушраад тахаараа л жоох сонирм. Юм чи угаасаа нэг хит яхаар тэнэг. Тэр ста адтай ангитэй. Тий, ста адтай. Яах тэр тийм адтай одоо хүүхдэд байдаг байна. Тэр нөгөө гадаадад юу яд юм бэ л шүү дээ. Ингээ бацаа зүү ирчихгүй. Зүү ирчих болно. Бацаанууд нөгөө одууд дээр очиод селебритинүүд дээр очингуутлаа энэ ингээд хитэн лайк хөрвөл та надтай ингээд коллаб хийх вэ те. Өөрийнхөө юун дээрээ постлох юм мост. Джерси өөхөө мөхөө гээл те. Тийм нэг тиймэрхүү юм явд юм шүү дээ. Манайхан тэгсэн чинь зүгээр л бүгд аялах гаш шахах. Мэдгүй. Өөр юм байж болдгүй юм уу? Тэр дарахныхны юу? Тэр нэг чат ирээд энэ чат яавал үлээ дээ. Та надаа хүүдийг өгөх вэ гэдэгхгүй юу? Тийм би хүүдийг байхгүй өөрөө бистэ. Хүүдээ байхгүй гэж хэлж болдгоо. Тэгээ одоо хүрүүл хөдөлтөж авч өгье гэж. Тэгээд яасан чи? Тэгээ би тэг хит гэж хэлэх хэвээр юм болоо гэд.
Мянга шас пүү тим их юм гэж юу вэ? Яг надтайгаа таарсан. За юу гэж шинийх дээр мянга хүрдээ гэж. Өө тэгээ одоо яах юм бэ гэж ихтэй. Угаас надаа хүүдээ яах. Тэгээд мэдхгүй би 100 ч хэлээ юу. Амар доошилж идэх шээстэй. Тэгээ авч Доош яриад байгаа юм шиг. Лайка ярьж идэх шээстэй. Гэхдээ тэр нь тэгээ 100 ч хүрэх юм уу аашин тэгээ байхгүй болсон шээ. Надад ч хүүтийч байхгүй, тэр охин ч байхгүй болсон. Ани тэр хий те тэгж басахгүй шүү гэж. Гэтэ тэр чи одоо 1000 гэхэд заа гэж болдгоо шээстэй. За чинийх юу гэж минь хурж идэв ингээд. Тиймэрхүү хандлагатай харьцаад байдаг шээ. Ада Яасан бэ? тэр нөгөө юу л одоо хүүхдүүдийн нөгөө нэг юу те шинэ үеийн гарч ирээд одоо бүх юм баг худалдагч дээр очсноо ихчээ энэ хідэн лайк хөрөөлөх шиг. Хичээ хідэн лайк хөрөөл би өсгөө болох болчих шиг гэдэг. Та надад хоол өгөх байдаг гэдэг баг лайкаар бүх юм одоо амьдралаа болгох гэдэг байна. Энэ хідэн лайк хөрөөл чи надтай унтахгүй гэж. За яг нэг тэр юугаа баяраа тэгээ бүр бэлэн болгоцсон гэж хэлээ. Тийм тэр нөгөө нэг рил байсан шүү дээ нөгөө нэг ярилцж байгаад гадагшаа явахаа болоод монголоор ялахаар боллоо. Тэгэлжид амар том resort авсан байл ш цаатгач юм. Тэгээд энэ хідэн лайк хөрөөл тайттай би аялж болох вэ гэж. Аялж байгаа. Спешиал орцсон шээ. Тайтыг биелээд минийхээ биелж байдаг. Өглөө хөтөлбөрийн төрт орсон байсан шүү дээ. Оо битүү газрууд бүр ангиар нь битүү билег дарааж илээ шүү дээ бүр. Инстаграмыг харахаар л бүр 10 жил тахт ийм байсан ч болоосоо. Ангиар нь энэ идэ 10 жил ч одоо бүр юу юм бэ? Ийш иргэн те. Ангиар нь муйст баруун надад үеийн тэтгэлэгтээ суралцсан гэж. За энийг хасаарай гэж. Жарахгүй гэж гэдэг. Чи орж маус авчих юм уу? Тэг. Вау. Тэг ингэж бичлэг яаснаа зүгээр хэлээ. Байна уу жи? Таанагаж. Юу юм жишээ. Цэнгүүн байна уу? Шилээ авсан чи амар. Хайдсан ачаа. Гоо санагдсан. Нүд ядарч байна. Би нөө орж маус авах. За подкастууд бас жахаг. Нэг байвал гаргаж. Бүр донтцоо идэв дээ. За яах юм бэ? Та зүгээр үүдэнд тавьчих гэж. Нөө ягаа маус идэв шүү дээ. За тэрийг үүдэнд тавьчих. Би ороод ирчих. This body's on fire. Өнөөдөр тоо бүрдсэн үү хүмүүсийнх нь? Бүрдсэн. Тоглоом эхэлсэн. Галт хэрэг хөдөлсөн. Тийм байна. Өөрч гэхдээ тэгээд ер нь л улс төрөл фан юм байл дээ. Харин нөгөө юун дээр нөгөө Tonight дээр би ч нөгөө юун дээр нэс ажиллаад байгаа. Тэнгүүт нөгөө байнгын улс төр сонирхох хэрэгтэй болоод хүчээр тэнгүүчээ юм 7 хоног болгоо энэ улс төрөөс баг юм жоок гарах боломжтой юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Улс төрчин бол уусаа тэр чигтээ жоок байгаа юм чи. Тэгээ яг амраа ахыг би ойлгосон гэж. Тэр угаасаа нөгөө нэг үг байдаг шүү дээ. Хөгжил муу юунд нөгөө нэг юу яадаг ч хэлээ дээ. Хошигнол дэлгэрдэг гэдэг тэр чи угаасаа тэгэл угаасаа тэр хүмүүс нь фаны байх ч тэгэл тэрийг угаасаа л ярина үстэй. Миний нэрээ би саяхан нэг юм анзаарлаа. Миний дух амар том юм биш үү? Би чинь дух цэцэг юм байл шүү дээ. Дух хоёр гэж. Нэг рис хийсэн чинь бистай хүмүүс бүр дух цэцэг үе дух цэцгийн дүү байна гэж. Тэгж гинэ. Доор нь дух. Миний духыг хартаа манайх гэж. Ийм дух авлаа, зогчин юм даа гэж. Яваарэ. Том духтай хүн ухаантай байд юм болоо гэж. Мэдхгүй байна даа гэж. Гэтэ чи ер нь ухаантай шүү дээ.
Баярлалаа. Энэ яг миний духных байгаа гэж. Эдэргээд. Ба барэ бара. Энэ шүү дээ тий. За чигээр явж байгаа юм да. Энд ч шуурцахчвал хүмүүс чамаа барьж ид. Нааруугаа зогсоо. Энэ манай байрыг ингээ ухаад байгаа сонио хундамын. За чи орчин ямар тал гараад ирдэг вэ лэндэ. Би маустай. Тий, зүгээр л харуулсан гэж. За өөр гал гарсан сэдвүүд юу вэ? За фильмэр дээр хэдэн юутай байлээ? Ранктай байлээ. Фильмэр дээр нэг 24 мөрөл 24 кая тий. Өчтөр нэр юу байсан шүү дээ. Монголчуудын хийж үзсэн шүү дээ дээтлийг. Тийм үү? Тий. Нөгөөх яриадсан болсон юм уу? Тий. Гадаа таад юм яриад зогсчихсон Тий, юм яриад зогссон. За юу ярьд? Оо, Юу юу гэж байх те зүгээр л тэгэл ирж үтсэнд баярлаа маяглаа тийм ээ. Гоё байлаа маяглаа ч юм те. Тэг амжилт хүсье. Айгу ерөнхий л юмнууд ярьсан. Энэгээр ингээ явчвал яадаг бол энэ ч бас амар дүүжирдэг. Оо, баруун ирчих. Баруун ирчих үү? Буцчихвал сая зүгээрсэн тий бас. Тэрийг хаацсан байлаа анда. Тийм үү? Тий. Хүмүүс яваад хаацсан юм. Мо бүнжгэнүүд хаацсан байл. Би бөө юм болж очсон ч хаацсан байт. Тэр одоо харин нөгөө нэг төгжрлий чи ингээд багасхын тулд нөгөө нэг машин барихад хэцүү болох хэрэгтэй гэдсэн шүү дээ. Тэгээ надаа уусаа яг одоо байгаа юм хэцүү байгаа байхгүй. Тэгээ би одоо дуугаа унаад байгаа дулаараа. Тийм дулаарчвал нөгөө нэг юм чинь бас скутер гэдэг хүмүүс угаасаа л машин унах ер нь дургу байгаа байхгүй ер нь бол. Тийм. Ус амар байгаа юм чи зогсоол мохсоол. Тийм метро бол угаасаа айгуул бүр кул юм байл. Та хэд ер нь AI өнөдийг нь судалж байна уу? Би чи өөрөө ер нь AI штий. Тэгээ үнэхээр амар болж байна одоо ер нь AI. Тэгээ угаасаа ингээд дийлцсэн мэт. Одоо бүр утгаал би одоо энэ бас нэг зөндөө юунууд байгаа шүү дээ. Одоо нэг жишээ хэлэхэд би тэр cloud дээр тэр скиллүүд ингэж суйрлуулдаг юм байна л да суулгадаг. Тэгээд нэг cloud-ийн одоо тэр нэв скилл гэж яагаад бүр ингэж тэр cloud-ыг өөрөө хөгжүүлдэг заяа. Скиллийг нь. Тэгвэл одоо би жишээлбэл том одоо лаглаг менторуудын бичсэн ном, подкаст тэр олон бүх юмнуудыг боловсруулж байгаа тэр cloud-та бүгдийг нь одоо хийж өгөөд те одоо номыг нь одоо юу гэдэг чинь шууд онлайнаар авчирч өгөөл юунд cloud-та суулгуулчин заяа. Тэнгүүд подкаст чинь ингэж юу байдаг болцсон байна. Подкастыг агуулгуудыг бүгдийг товчлоод гаргаад ирдэг болчих Grok AI гэдэг заяа. Тийш Grok дээр Elon Musk. Тий Elon Musk-ийн Grok дээр юмнуудаа одоо YouTube линкээ оруулчингууд тэр подкастн дээр юу яригдж байгаа бүх агуулгуудыг бүгдийг ингээд шууд гаргаад ирж байна. За тэнгууд одоо тэр подкастнаас одоо ингээд нэг юм одоо юм сурыг гэж байгаа подкастнаас ингээд тэмдэглэл гаргуулчихдаг ч юм уу те. Тэгээ одоо янз бүрийн номны тэмдэглэл аюу эрдэнэ хэрэгтэй юм. Тий одоо тэр олон бүх юмнуудыг киног нь өгчөд манай өөр хийх юм хийх юм байна. Заавал балцаас байх. Заавал балцаас гаргаж ирж кино үзэхгүй гэж. Киногоо үзэх чинь хэрэггүй өөр юм хийсэн дээ. Нэг нь тэмдэглэл хөтлөх гээд байгаа юм чинь. тэгж хөгжиж болж байна. Бүр 9 шидээр янзлж энэ дэ одоо хүмүүс чинь одоо би таад нэг юм хямдхан зүгээр AI ашиглах гэж оролдоод фейлдсэн түүхээ ярьж өгөө. За. Би нэг л их AI хэрэгэлдэг хүн болвоо. Тэгээ яаснаа та бүхэнд харуулцгаая. Би нэг юм надад зураг байсан байхгүй юу? Тэгээ ус маань арзаацсан байсан. Тэгээ би амхандаа ингээ промпт бичиж байгаа байхгүй юу? Миний үсийг юм арзгарыг гоё янзлаад тийм ээ. Эвтэйхэн болгоод өгөө гэсэн чинь яаж янзныг би харуулгаа. Энэ дээр харуулчих. Миний AI нэг юм хүн ягаад ингэж фокслоо шүү дээ. Ви дарна шүү дээ. Харагч гинөө. Би өөрөө харахгүй яг намайг ийм болгосоо миний эргэлтдэг AI. Тэр галзан. Цэвэрхэн болгож гэсэн чинь халзан болгоч. Тэгэхээр би ингээд үгүй бүр халзан бишээ ингээд цэвэрхэн гоё гэсэн чинь ийм болгочих байна. Харъя да. Энэ дэр фокс л да.
За миний AI бол нэг иймэрхүү. Миний хэрэглээ бол нэг иймэрхүү. Иймэрхүү төвшөнд бол Миний prompt нэг иймэрхүү. Бүр уур хүрсэн шүү дээ би. Нэг иймэрхүү байдгиймэл. Одоо намайг фокслохоо болчихлоо. Дараа дэлснээр дарч байгаа өөр дээр хэлчихлээ. Тэ нэг иймэрхүү миний хувьд бол AI гэж. Тэгээ чи одоо тийм олон одоо cloud гэдэг байгаа. ChatGPT, Grok, Gemini. Google бүгд subscriptionтэй. Тийм шүү дээ, subscriptionтэй бүгдээ. Бүр амар мондог болсон юм шүү. Нөө интернетгүй байхад хүртэл ажиллаж. Тийм үү? Тий. Тэрийг та хараагүй юу? Тэрний юу аль нь? За би харуул би татсан баг. Одоо магадгүй тийм юм ч байдаг гэж магадгүй. Дата мата байхгүйсэн ч яг ажилдаг. Энэ химлээ. Одоо хэдэлтэй AI-тайгаа нэр жоохон жолтгоо ингээд зурлалтаа явж явахгүй бол хэдүүлэр нь яванда болох үед тий хэлээ. яг хацрах юм шиг л байлээ дээ. яванда тийм мэдээ гарааш. Тэгвэл AGI гэж бас байт юм байна. Дахиад AGI-ийн дээр бас дахиад юу ч гинэ. Тэнгүү тэр нь болохоор Artificial General Intelligence гэдэг нөгөө нэг яг хүн шиг өөрөө өөрийгөө хөгжүүлдэг. Бүр юм хүн суралцдаг. Тий бүр сурдаг бараг тийм яг юм зүгээр ровч хүн байдаг гинэ. Тэгээд тэр нь бараг Elon Musk хэлж байгаагаар ирэх жилдээ юм уу энэ жилийн сүүл мөлөөр бараг бэлэн болох юм шиг шүү дээ. Тийм амар юм ярьж байна бас. Харин тийм. Одоо AI мөнгө өгдөг. Энэ Google AI Edge Gallery гэдэг байгаад байгаа юм заяа. Тийм энэ дээр одоо зүгээр энэ AI chat гэдгийг ингээд татаад авчиж байгаа байхгүй одоо энэ хөлбөрүүдийн вершнүүдийн одоо энэ 4 ГБ 5 ГБ гэдэг одоо энийг татаад авчих юм бол одоо энэ одоо ингээд ChatGPT энэ юу дата одоо ингээд ажиллаад ингээд явна маа. Үгүй амар л юм бил. Би бүр айгаад болсон шүү дээ. Тэрхий амар юм болсон шүү дээ. Яванда баг хүмүүс одоо ер нь сүултээ бүх юм ер нь нэг юм ингийн юм их гоё болоо те. Хүн хүнээ хайрлах хайр. Яг би нэр тоглоомгүй тий. Тэгэнгүүт одоо юм би яг амьд харилцаа одоо энэ 100-д бол би л юм бил юм. Ийм жоохон хөдөөний марк тийм ээ. Нэгнээ сонсдог яг амьд ийм хүний бодол ч юм уу те. Тийм хайр яг тийм юмнууд руугаа явж эхэлж байгаа хөх тий одоо. Ер нь л тийм болж байна. Одоо тэгэл видеон дээр хүртэл дизайнууд дээр хүртэл амар лаг видео биш. Зүгээр л уцаараа хийцэн ч юм уу ингээ зүгээр юм өнгөгүй ч юм уу те. Зүгээр л юм тийм видеонууд нэлээд одоо хангалттай байдаг ч юм уу. Одоо тэр нөгөө нэг хин чин MFTV чин iPhone 17-оор IPTV руу юм өгчөөд байгаа. Харин тий. За юу гэлээ. Дэлхийд дээр iPhone 17-оор яг ашиглаж уцаа яг гоё ашиглаад амьдарч байгаа хүмүүс. Бүрэн потенциалаар тий. Утсан зүгээр хэрэглээ байсан чинь зүгээр юм мөнгө олох юм хэрэгсэл байсан баг тий гэж. Баг кино хийгээд байгаа юм ааш. Тий. Тэр хоёр ч гоё л доо. Та царай хэлэхээс айдаг уу? Тарай. Тий. Аахгүй ш. Мань юунаас ч аахгүй. Бүксэндөө тарай хэлэхээс айдаг уу? Үгүй ш. Нөгөө одоо мэдхгүй одоо нэг бүксэнд хамгийн сүд хизээ тарай хийсэн юм. Яг хэрвээ боов руу тарай хийвэл яах вэ? За. Гэтэ тариулж үзээгүй шүү. Яг зүгээр төсөөлж үзэхэд ер нь амар санагдаад байгаа. Тийм зүгээр л асуусан юм. Би нэг тавих гэдэг юм. Чи юу тарин түүнийг хаваа шүү. Йоо. Юу тариулна чи хураална шүү. Монгол үндэсний хувцсны дэлгүүр дүүд брэнд гинэ. Яагаад ийм нэр гэсэн бол? Дууд юм болов? Манай хот ихтэй нэг жоохон шороо бага байсан бол арай гоё те. Миний мод тарж шороо багсан л та. Тийм үү. Шахаа амар шийдлийн шууд хэлж байна. Хатын дарахтай ярьж байгаа юм шиг. Ер нь удирдaltaй холбоотой юм шиг байна гэж бодсон шүү дээ би бол. Манай удирдал одоо яаж нэр бороо орохоор шороогүй байдаг тийм. давчгүй хүчин зүйл. Одоо энэ гадны орнууд бол удирдал нь яг нэг хэвэндээ орнууд ч юм уу те. Яг ингээ байнгын байж идэг. Тэр бол ингээд мөнхөд ингээд ногоочулж штэ бүх юм. Тэгэл гудамж талбай нь ингээд тэр чигтээ ингээд цэцэрлэгжээл модтой ногоотой болчихгоот ингээд асуудлууд нь
дагаалж чичирч байгаа юм сайн. Үгүй гол нь гэхдээ юу юм бэлээ. Сая би тэр нэг юу Agro Expo гэдэг юм хөтлсөн байхгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр яг л нэг энэ сүлжилт ясан шидэм юм ингээд тулгуурж байгаа асуудал айн бус яас нөхөн сэргийл мэргэлгээ тэгэнгүүт уг нь зөндөө ийм судалгаанууд байд юм билий. Нүүдэж ах сургууль одоо Монгол Улсын сургуулийн эрдэмтдийн одоо ийм таржиж одоо энэ юм ингэж багасна гэсэн. Уг нь амар их судалгаа бай дааш тэрийн тэгээд нөгөө нэг тэр төслийг чи хэрэгжүүлэхэд нөгөө хөрөнгө оруулалт гэх тиймэрхүү юм бас юу л байд юм шиг л. Уг нь амар их лекц центр ийм судалгааны ажил байдаг юм бэл. Тэнгүүт энэ Монголд ингэж зориулсан юу одоо Монголд ингээд дөрвөн үйлрэл ургахад ийм тохиромжтой юм уу бот юм уу ингээ гаргаад ирсэн байд юм лээ. Лабораторийн төвшөнд ингэж юу яаж маацсан байдаг л ууг нь. Тэгээ тэр нэг юу байгаа хгүй эрдэм шинжилгээний ажил гэх юм уу юм уралдаан. Гэсэн чинь тэрэн дээр ингээд уул уурхай нөхөн сэргээлтүүллүүдээ тиймэрхүү юм сэдвтэй. Гэсэн чинь тэр нэг охин наран цэцэг байна штэ. Ямар наран цэцэг? Наран цэцэг гэдэг нөө цэцэг байдаг штэ шар юм. Хүү юм байна. Хүн биш шиг. Наара маараг гэсэн. Монголчууд л нөө цэцэгний нэрийг хүнд өгсөн байна. Цэцэг шүү. Тэгээд тэрийг өөр нэг ямар юм тавьлаад ингээ хойлоод нөхөн сэргээлтэнд ашиглах юм бол тэр нөгөө нэг уул уурхай одоо юм хүнд металл ингээд юу яатсан юм чинь зүгээр авчиад юм тарчид одоо тэр өмнө ургадаг байсан юм тавьчихгууд тэнгууд нөгөө үндсэн яг хөрсөн бэлэн болоогүй байхад нь тийм юм тарчих юм бол тэр нэг 2-3 жилдээ ингээл гээд байхгүй болчтой гинэ. Тэгвэл яг үндсэн тэр урмал ургахад таатай ингээд хөрсийн бэлтгэхийн тулд эхлээд наран цэцгийг тэр нэг ямар юм тавилаатай холиод ингээд юу яах юм бол тэр нь зүгээр юм яг хөрсөн болж өгдөг. Тэгээ тэрэн дээр нэмээд нөгөө нэг өмнө нь байсан урмлуудын тарих юм бол илүү үр дүнтэй байдаг гэдэг тийм судалгаа хийсэн байт юм л шүү дээ. Гэтэ тэр зүгээр оюутны хувьд л хийсэн судалгаа л тиймээс мондөг эрдэмтэд нь бас өөр бас юм байдаг л байх гэж. Зүгээр сонирн болгож ирсэн юм оо гэж. Бас сэтгэлгээ байж магадгүй хүмүүсээ. Бүгдээр хүүхдөө Шороотой байгаа нэг шээ. Сэтгэлгээний асуудал. Сэтгэлгээний сайхан нөгөө нэг далаатай орнд ч чиглэг гэдэг шүү дээ. Шороо мороо босхгүй. Манайх чи яг нөгөө нэг далаагүй дээрээ модгүй байгаа шүү. Наран цэцэг байхгүй шүү дээ. Хэцүү шээж. Наран цэцэг нь өөр ажлыг яа. Ой нарт гэдэг ямар гоё харагдаж байна. Би бүгдээ зөө. Time out ресторан гэдэг яагаад ийм нэр өгч байгаа юм бэ зүгээр. Цаг нь дууссан хүмүүс орох юм. Ногс time out гэж. Гоё нэр. Монголд зүгээр 7-11 ороод ирсэн байдаг шээсээ. Тийм үү? Тийм. Тэр нэг юуны тэнцээ хаана Хосны дөрвийн билүү тэнцээ зүгээр нэг дэлгүүр нээсэн байдаг шээс нэг хүн зүгээр. Дураараа 7-11 гээд нэрсэн юу? Гэтэ тэрийн нөгөө нэг 7-оор нь би 7 гэсний ардталт нь 11 гэзэг тийм нөгөө хүнсний дэлгүүр шээс зүгээр 7 дураараа шиж. Манай юуны нэрнүүд их гоё шүү дээ. Хорооллын тэр дэлгүүрүүд бол ёо Аалт шоо. Тэр 90-нд би айгүй фаны юм тийм дэлгүүрийн хаяг гарсан заяа. Тунгагийн дотор хувцсны дэлгүүр. Тэр үнээр тунгагийн хэрглэжсэн тийм second hand юм дотор хувцснууд дарж байгаа юм шиг. Тунгагийн дотор хувцсны дэлгүүр ихтэй. Үнэхээр тийм тэр тунгагийн гэдгийг хараад хүмүүсээ орох хэрэгтэй шээс. Тийм зүгээр. Тунгааг крашлдаг хүмүүс тийш орж хувцсыг авна гэж. Ягаад гэвэл тунгагийн дотор хувцас. Заяагийн хосоо олдын шоу гэж. Заавал нэг өөртөө ингээ өмжлөх гэдэг. Тийм юутай шээс. Батагийн комеди клуб. Asian Files. Тэгээ өөрийнхөө нэрээр тийм. Батас комеди клуб. Заяас шоу. Тэр хороолт амар юу гэдэг лээ.
Ямар ч нэг аалз шоп гэж байд юм аа. Амар тий. Тэр нарны гүрний хажуу trap house гэсэн юм юу байдаг. Автосор байдаг. Trap house автосур гэж. Тийм нэг юм бүр юм trap house байгаад. Trap house автосур. Яа. Сүртэй шээ. Trap house гэдэг чинь нөгөө юу вэ? Одоо нөгөө репрут чинь нөгөө нэг шавуудаал архи авгаал. Тий, ер нь юм хүүд маягийн юм байгаад. Сахилгуудах байр. Чи энэ л л үүдээ тий? Тийм чигээрээ сөөдлөө зөвхөн бооч. Энэ ста амар юм байна тий. Аль харин тийм байгаа цаар тий. Нэг газар очихгүй тий. Тэгээ амар одоо баг зочноо зүгээр шууд буулгаад дуусгаал тий ингээл явчих. Амар юм байна. Хөөмт хөөж туухгүй амар юм байна. Дуугаа баймаа стам орж ир цохиж мохгүй амар юм байна. Та гэрэлмэл асаагаад ингээл бэлдээл. Манай чирэ альфаар тавчаад байгаа. Подкаст хийх гээд машин авсан. Цогч гин үү надаа. Хэдэн лайк хөрөөлөх шах. Энэ лайк хэдэн лайк хөрөөлөх шах. Сүүлдээ тэгж шах тий. Энэ лайк хэдэн лайк хөрөөлөх шах. Яа, Улаанбаатарт одоо гоё тийм болцооны газар хаана юу вэ? Болцооны газар уу? Зүгээр миний юу яаж байгаагаар л шүү дээ. White House. Ингэж бодоод байгаа шүү дээ би. Юу н гоё ингэж. Хамгийн сүүлчийн нэр яаж гоё болцоо? Өнөөдөр нэрээ болцсон юм уу нэрээ? Хоёулаа бол. Гоё санаа байна уу андаа? Болцооны санаа юу? Тий. Тэгэл чи болцоо гэж бодвол бүх юм болцоо шүү дээ. Нэрээ орлоо. Чи 1000 үнэтэй гоё газар ороод чиний хувьд тэр болцоо биш юм шиг санагдвал тэр зүгээр л нэг уулзал. Юм чи мингийн дээдлээ дараагүй ингэж байвал чи яах вэ? Наа чи зүгээр ойлгохгүй шүү дээ. Оо тийм үү. Оо чи бүр хацсан биш үү? Анда ямар ч нөхцөлөөс гардаг шээ. Тэгээ бүр гарч чадахгүй байл за энийг хасч нэг шаад. Өөр юм гэдэг чи айгүй гоё. Мэдгүй яг нэг гоё вив гэх юм бол тэр нэг Blue-Sky-ийн дээр нэг юу байдаг шүү дээ. Ресторан 23 давхарт нь илүү дээ. Sky Lounge гээд тэрний цонхон талд мал бас сууж мовл орой морой бас дайггүй байх л гэж боддог шүү. Тийм. Гэтэ би тэнд болж үзэх л дээ. Чи хэрэг яаж болцоо хамгийн сүүлд? Ямар гоё болцоо? Тий. Хамгийн сүүлд 4 корона нэг ботл 4 корона. Наа чи хамгийн гоё болцоо шүү. Энэ бол жинхэнэ хамгийн гоё болцоо. Жинхэнэ үнэн болцоо. Хүн уугаад яг үнэн болцдог байхгүй. Гүн ирүүл яриа шүү дээ. Яна чи баадгүй хэрхэнгүүтлийн зүгээр гэж юм гэдэг. Хэрэгнгүүтээ шаалах хэрэгтэй байхгүй. Юу гэд юм шүү. Нөгөө нэг залуучууд ингээд өөртөө амар итгэлгүй байх тусмаа ингээд илүү их мөнгө хүрээд тий ингээд байдаг байхгүй. Тэгэхгүй зүгээр л яг гоё үнэнгээрээ л гоё байвал гоё юм шиг. Итгэлгүй байх тусмаа за нэг ингээд тийм биш үү те нэрээ. Тий. Тэнгүүд илүү одоо бүр хамгийн гоё юм сүртэй газар руу ингээд орох гээд байдаг ч юм уу. Тий хамгийн үнэтэй рүү орох гээд байдаг ч юм уу. Баруун шахаа жоохон зогсох уу? Секундэд очиж зогсчих уу? Манайд тийш шүү дээ. Хаашаа? Сүүл плазаас чи ингээ яваал байгаа. За. Энэ одоо хар хүтэн тийш алхах юм дээ тий. Ингээ буцаж иргээ сүүл плазаар ингээд явчихдаг шүү дээ. Оо тэгдэж шүү дээ ямар гоё. Тийм мэдгүй гэхдээ хүн болгоны болцооны юм өөр ах оо гэж бодоод байгаа дөө. Энэгээр сүүл плаза тий. Анх удаа болцож байгаа бол одоо яах юм бол тий. Зүгээр гоё хамтл байсан дээр ярилцах тухтай газар л байсан дээр бах тий. Манай тэгтээ хамгийн анх хаана болцож ирсэн санаж байна одоо. Яг анх уулзаад болцож ирсэн аа. Би тэр буудлаа спонсор аваагүй. Дэрийн татчих. За би зөв нэр нь хэлчихье заа. Та дүүд. Та идэг.
болсон шүү дээ. Тусны буудал яагаад байж болохгүй гэж. Баруун биз дээ. Баруун. Тий. Юу та хэдийн тоглоод байгаа тэр крууд чинь тэрээс орох гээд тэрээс болохгүй маань. Яг нэг орох гэхээр дүүрсэн байж их юм. Тэгээд бүр сүултэн чатыг харах юм. Эсвэл яг орцсон байхаар болчих юм, гаргачих юм тий. Оо ямар аим. Тэ? Мань бол бүр гоовс юу яасан шүү дээ. Үнэхээр боли гэж. Трам авсан уу? Яг драма чаагүй л дээ. Ер нь зүгээр. Нөгөөдхөө ингээ өөртөө кафтайч болгож чадахгүй тэгснэ нэг амар их цаг орсон. Осол тэр нэг тоглоом тоглодгоо тий. Тий. Яг Дота тоглолт шүү. үгүй дотач тоглолт. Зүгээр сонирхолоороо. Би нөгөө нэг юу яддаг шүү дээ. Огри гээд нэг баатраар 10 удаа тоглож үзсэн. Леом янаар тоглолт юм тий нэр нэг. Огри амар шүү дээ. Би бас яг огригоор тоглож дотоор сурсан шүү дээ. Миний бол Dota нэг WTF хийж байгаа Zeus авах байсан. Зүгээр төрдөөсөө 6-аар дараалах юм аа. Мань надад тоглоом тоглол нөгөө нэг юу юм уу? Чи айгүй юм single free тоглоомнууд амар сонирхолтой тий. Тий. Үе муу ингэж яаж Secret made. Тоглоод ингээд дуусчдаг. тий. Одоо хааш байлаа нэ? Баруун. Оо энэ ямар хэвгүй төвсөн бэ те? Наа чи бүр хатан тавьчихсан шүү дээ. Нэг юм уртым ингэж барих чинь энэ дээр л аягүй төвөгтэй байгаа юм аа. Бараг микро юм шүү. Микро шиг юм. Оройдоо андаа нэг офицероос 5 шаш гэж. Хитэн хүн хаа юм бэ? Хитэн цаас наа юм. Микас юугаа камера рек дарж байгаад бас нэг контент гаргах чинь гэж. Такси хаусаа. Эвгэр барна уу? Өнгөтэй такси баруун. Би Тэгвэл хоёул зайг болгочаад. Тэгээ да. За өнөөдөр ингэж за ямар ч өнөөдөр манай Carcast-ийн тэрний эхний дугаар. шинэ бичсэн подкастын маань эхний тэмээ дугаар амжилттай болж өндөрлөө. Тэгээд ямар сонирхолтой юм бэ? Тэгээд дараа чи машинд ямар хүн оруулмаар байгаа комент бичих юм бол бид яг оруулж чадахгүй ч гэсэн яг хай бро орох уу тийм ээ асууж болно. Yeah. За тэгээд хамт исэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Амжилт. Ингээд подкаст маань дуусч байна.